За сайн байцгаана уу? Манай Monster Plan-ыг хүлээж авч байгаа нийт хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргэе. За ингээд хэдүүлээ аль бие осгоор Monster Plan 2-ыг үгээр эхлүүлж байна. Monster Plan 2 донд манай Monster Plan 1-ийг авсан маш олон хүмүүс байгаа байх. За дээрэс нь нэмээд 1-ийг авахгүйгээр шууд 2 руу орж ирж байгаа хүмүүс байгаа учраас би та бүхэн видео задлангаа эхлэхээс өмнө ерөнхийдөө Monster Plan-ы одоо 1 сарын хугацаанд яаж одоо бүрэн бүтэн эндээс авах хэвээр өгөөжүүдээ авах вэ гэдгийг шин та бүхэн товчхон одоо орж байгаа зүйлүүдийг тайлбарлангаа хэлж өгье. Планы туршид 1 сарын хугацаанд нийт 19 шиг видео ирнэ. За өөрөөр хэлбэл 1-2 хоногийн зайтай видео нь танд автоматар нэгдээд явна. За тэр видео нь ерөнхийдөө 1 удаагийн видео буюу 1 өдрийн видео нийт дунджаар 30 минутын видео байгаа. За магадгүй зарим тохиолдолд нийт 30 минутын видео дундаа өөр төрлийн 2, 3, 4 видеоч байж магадгүй. Өөрөөр хэлбэл дундаж хугацаа нь 30 минут болохоос ш видеоныхын төрөл контент тийм ээ янз бүр байгаа шүү. За тэгээд англи хэлийг бид нар хамгийн гол нь сурах хүчгээ сураад л дүрм үзээд эсвэл үг чэйжилж ингэж хүчлсэн аргаар сурахгүй жинхэнэ амьдрал донд сурах зорилготой байгаа учраас энд орж байгаа контентууд бүгдээрээ янз бүрийн дуудлагатай янз бүрийн хүмүүсийн ярьж байгаа дээрээс бүр энэ категоридтай энэ видеонд орж байгаа. Өөрөөр хэлбэл та магадгүй зарим үед ийм харилцан яриатай сэдвүүд нь, зарим үед кино оцсон, зарим үед дуу сонсон, зарим үед TikTok үзнэ, зарим үед одоо юу гэдэг сонирхолтой юм одоо short фильмүүд үзнэ гэдэг тийм маш олон төрлийн хэдвэлээ контентуудаар ажиллах болно. За ингээд ажиллах та хэдвэлээ юу хийх боломжтой вэ гэхлээр за нэгдүгээр танахаа видео маань бүгд англи сабтайтлтай очиж байгаа. Сабтайтлтай очсноор тэр дундаас хэдвэлээ англи хэл дээр өргөн ашиглагддаг чухал үгнүүд эсвэл өгүүлбэрийн бүтэц яаж явдгийг тийм эсвэл магадгүй зарим нэг дүрмүүдийг хэрэглээ гэд ухамсартайгаар сурч авах зөндөө олон зүйлс байгаа. Тэгэхээр тэрийг бид нар видео үзэж байхдаа сурч аваарэ гэж байгаа учраас та бүхэнд бүх видеог англи сабтайтлтай өгч байгаа шүү. Хоёрдугаарт бүх видеонууд монгол орчуулгын файлтай дагалж очиж байгаа. Хажууд орчуулгын файл гэдээ байж байгаа. Тэрийг хэдүүлээ сайхан PDF файлаар орчуулгын материалыг татаад сонсохдоо сайхан давхар тавьж байгаад тийм ээ. Ингээд сонсох боломжтой. Өөрөөр хэлбэл бас түрүүний хэлдэгчлэн видеого ойлгож сонсох гэдэг аягүй чухал. Хэрвээ магадгүй чи видео сонсож байгаа зарим хэсэг нь ойлгохгүй байх юм бол сайхан орчуулгын файлыг үзэж байгаа тэндээс нь энэ үйлдвэр чи ингэж байгаа маань энэ үг чи ингэж байгаа маань гэдгийг ойлгох байх боломжтой байх нь. За гурав дахь чухал дагалдж байгаа материал юу вэ гэхлээр monster words буюу за хэдүүлээ нөгөө мянган ширхэг үгийг утга учиртайгаар чэйжлэн гэдэг байгаа шүү дээ. За тэр файл та бүхэнд дагалдах болно. За тэгээд дээрэс нэмээд манай Monster Plan дээр Monster Plan Challenge гэдэг 2 шиг нэмэлт даалгавар байгаа. Тэгэхээр энд 2 даалгаврыг хамгийн гол нь та хийснээр буцаагаад мөнгө авах боломжтой. Өөрөөр хэлбэл та маань хураамж төлөд орж ирсэн. Тэгэхээр энэ одоо нөгөө гарч иж байгаа энэ 2 шиг челленжийг хэрвээ та бүхэн амжилттай хийж чадах юм бол тус бүрд нь 10,000 төгрөг буцаагаад авах боломжтой байна. За энэ хоёр нь юу вэ гэхлээр нэгдүгээрт нь чанга уншил. Brighton сургалтын төв loud reading буюу одоо чанга уншилтыг сурагчтай байнга санал болгодог. Энэ чанга уншилтаар бид нар маш олон челленж хийж байсан. Тэгэхээр чанга уншилна гэдэг нь өөрөө маш чухал. Ялангуяа ярианы чадвар. Хүн альва одоо юу гэдэг ямар нэгэн текстийг гой чангаар ингээд уншаад байхаар яг чамд тархинд чинь одоо нөгөө ярьж байгаа юм шиг мэдрэмж очдог. Хин хүмүүс нэг англиар ярихад ингээд түүртэл өгнүүд нь гарч ядаад л эвгүй санагддаг штэ. Та бүхэнд бас тийг санагддаг болов гэж бодож байна. Хэрвээ тийг санагдж байгаа чиний нөгөө мэдрэмж чи юусоо хөгжөөгүй, ам чинь нэвлээгүй, тухайн хэлийг чи өөртөө ингэж оруулж чадаагүй гэсэн. Тэгэхээр чанга уншилт хийгээд ахаар байгаа. Ялангуяа чанга уншилтыг сонсголтой, listening-тэй хослуулад ахаар хүний тарих өөрийн мэдлэггүй сонсож байгаа зүйлээ дуурайгаад ярьж эхэлдэг. So энэ хоёр манайхан нийлэх юм бол яг гайхамшиг болдог. Тэгэхээр энэ гайхамшиг бид нар бүх сурагчтай мэдрүүлэхийн тулд чанга уншилтын челленжийг оруулж өгсөн байгаа юм. За тэгэхээр яах вэ гэхлээр видео болгон чанга уншилтын материал дагалдаж ирж байгаа. Манай өөрийнхөө утсан дээр voice-аа сайхан материалаа татж байгаа. Нэг нүүрэл материал байгаа. Тэр нэг нүүр материалыг сайхан өөрийнхөө утсан дээр voice-оор уншаад тэгээд тэр voice-оор унссныгаа манай тэр файл апплод хийх хэсэг рүү оруулахад хангалттай. Хамгийн гол нь тухайн файл тавигдсан буюу тухайн өдрийн видеоны 24 цагтаа багтаад ч оруулах хэрэгтэй. Яагаад 24 цагтаа багтах гэж байна вэ гэхлээр ер нь бол нэг удаад юу гэдэг нэг цаг уншлаа гэд үр дүн гарах хэцүү.
хамгийн гол нь хэдүүлээ өдөр болгон давтамжтай хийж явах хэрэгтэй. Нэг сарын хугацаанд чи хэрвээ өдөр болгон чанга уншлаг хийж чадах юм бол үр дүн нь бүр гайхалтай мэдрэгдэхүйц гарах болно. Тэгэхээр ингийн тулд бид нар та бүхэн ийм чаленж өгж байгаа шүү. Тэгэхээр манайхан зөвхөн одоо нөгөө юу гэдэг хураамж гэхээсээ тэгээ буцаагаад админ өндрөг авна гэхээсээ илүү энэ чиний англи хэлэнд бүр ялангуяа ярьж сурахад чинь бүр маш чухал нөлөө үзүүлэх учраас заавал хийх чигээрээ ганцхан сар хийж үзээд үр дүнгийн нэг амсаад үзээрэй. Тэгээд маш олон хүн энэний одоо даваа талыг манай сургалтанд сууж байгаа зөндөө олон хүмүүс мэднэ. Тэгээд та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Нэг сарын дараа чиний ярианы чадвар мэддэхүй сайжрах болно. Хэрвээ чанга уншлыг хийж чадах юм бол за хоёр дахь челленж буюу дахиад нэг челленж байгаа. Өөрөөр хэлбэл энэ челленжийг хийх юм бол та бас 10,000 төгрөг авах боломжтой. За энэ юу вэ гэхлээр most words дээр хийх челленж байгаа юм. За үг чэйжлээд тэ одоо бид нэр видео болгон дээр та бүхэн 50 үг өгнөсөн шүү дээ. За ингээд видеонуудын үг цугларсаар байгаад нэг сарын хугацааны дараа monster plan дуусны дараа та бүхэнд ингээд нэг юм автоматар юм тест гарч ингээд чи өөрөө monster plan эхлүүлсэн өдрөөс тэ нэг сарын хугацааны дараа буюу бүх 12 видео ирсний дараа та бүхэнд нийт 40 ширхэг үг буюу нийт өмнө нь 12 видеонд гарсан тийм ээ бүх үгнүүд дундаас 40 ширхэг үг рандомаар чамд шалгалт болж ирнэ. За өөрөөр хэлбэл энэ ингээд нөгөө програм шийтгэнэ шүү дээ бид нар шийдэхгүйгээр. Тэгэхдээ тэр 40 үг ерөөсөө өмнө нь гарсан нийт үгнүүдээс л ерөөсөө гарч ирэх ийм 40 үг байгаа юм. За тэгээд энэ 40 үгийг та тест бөглөөд зөвхөн тест авах нь шүү дээ аюу амархан. Тест бөглөөд хэрвээ 35 үгийг нь зөв бөглөж чадах юм бол буцаагаад 10,000 төгрөгөө авах боломжтой буюу та амжилттай үгэж ажилласан байна гэсэн. За тэгэхээр үг чэйжлэх гэдэг яг үүндээ англи сурж байгаа хүмүүсийн хувьд маш том толгойн өвчин байдаг. Миний гол нь нөгөө нэг жинхэнэ бодит жишээн дээр орж иж байгаа учраас чэйжлэхэд илүү төхөн байх болно. За тэгэхээр хэдүүлээ утга учиртайгаар сайхан үгээ чэйжлээд нэг сарынхаа эцэст нь үүнийг шалгуулад буцаагаад мөнгө 10,000 төгрөгийг аваарай. Ингээд ерөнхийдөө master plan маань иймэрхүү зарчимтай явах болно. Тэгэхээр хэрвээ та хичээгээд манай master plan ингээд тултал нь ашиглаж чадах юм бол нэг дор маш олон асуудлыг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл таны танхимд сурч чадахгүй хизээч ямар ч шилдэг багш танд зааж чадахгүй тэр зүйлийг та master plan-аас авах бүрэн дүрэн боломжтой. За тэгэхээр та бүхэнд master plan 2-оо амжилттай дуусгахыг хүсэж байна. Хичээгээрээ хэдийгээр та магадгүй дунд нь залхуу өрөх үе байж болно, тэ ажилчин их байж болно. Гэхдээ манай master plan маань 1 сар яваад тэ одоо үндсэн видеонд яриад араас нь дахиад 1 сар бүтэн та ингээд нөхөж үзэх боломжтой байх учраас тэр 1 сардаа ч гэсэн тэ сонсож чадаагүй амжаагүй зүйлүүдэд нөхөж хийгээд ингээд яваарай. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Master plan 2 аль биесээр эхэлж байна.